Орим төргийн үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хураангуйг хүргэе. Махны үнд төрөөс шууд оролцохгүй гэв. Энх хоёр махны үнд төрөөс шууд оролцохгүй зах зээлийн зарчмаар явна. AI Governance, Cyber Security Policy сургалтын нээлт хаал дөрөвт боллоо. Экспорт тесэрч эдийн засаг амьсгал авч эхэллээ. Гэхдээ энэ өсөлт үнэхээр тогтвортой юу? Трамп Ирантай байгуулсан гал зогсоох тохиролцоо дээсэн дөрөөн дээр байгаа гэж мэдгдлээ. Ханта вирусын халдвар дэгдсэн хөлөг онгоцны зорчигчдыг нүүлгэн шилжүүлж дууссан байна. Огцрох эрсдэлд орсон Өмнөд Африкийн бүт найрамдах улсын ерөнхийлөгч импичментийн эсрэг тэмцэхээ мэдэгдэв. Махны үн өссөнтэй холбоотойгоор иргэдийн өдөр тутмын хэрэглээний зардал нэмэгдэж буй энэ үед засгийн газар үнд шууд оролцохгүй эрэлт нийлүүлэлтийн зарчмаар зохицуулагдана гэсэн байр суурийг илэрхийллээ. Улсын их хурлын төсвийн байнгын ороо болон эдийн засгийн байнгын орооны хамтарсан хуралдааны үеэр улсын их хурлын гишүүн болормоо махны үнийн өсөлтийн асуудлыг хөндөж, иргэдийн амжиргаанд үзүүлж буй нөлөөлөлд засгийн газар ямар бодлого баримталж байгааг тодруулсан юм. Эдийн засаг хөгжлийн сайд энх хоёр хариулттай мах болон ноолуурын экспорт нэмэгдэж байгаа нь малчтын орлогыг өсгөж бууж, нөгөө талд хот суурин газрын хэрэглэгчдэд үнийн өсөлт болж мэдрэгдэж байгааг онцоллоо. Тэрбээр хоёр үзүүртэй асуудал үүссэнийг дурдаад засгийн газар махны үнийг хүчээр барих, зохицуулах бодлогод оролцохгүй гэдгийг мэдэгдэв. Харин зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн зарчмаар тогтно гэсэн байр суурийг баримталж байгаагаа хэллээ. Хоёр үзүүртэй болцоход байгаа юм л да. Нэг талаас хөдөөчин мал махны экспортыг бүх талаар дэмжиж байгаа. Сүүлийн 3 жил 300 сая доллароос дээш хэмжээний экспорт хийдэг болсон. Уул уурхайн 5 бүтээгдэхүүнээр нэмэх нь мах ноолор 300-аас дээш болж орж ирж байгаа. За энэ бол хөдөөгийн малчтын орлого, мал аж ахуй эрхэлж байгаа талдаа их тун таатай буюу ашигт ажиллагаа нэмэгдээд хөдөөгийн өрхийн орлого нэмэгдэх гол суур нөлөөл мах ноолор үн өсөд байдаг. Ороод байдаг. За хот суурин газар дээр махны үнийн өсөлт орлогот бас нөлөөлөд сөрөг тусаад байгаа. За ер нь засаг дээр яригдж байгаа нэг зүйл бол хоёр арга хэмжээ байгаа. Нэгдүгээрт бол орон нутаг өөрөө нөөц бэлдэх үндсэн үүрэгтэй. Аймгийн дарга, нийслэлийн засаг даргууд өөрсдөө бэлдэж байгаа. Засгийн газраас аль болох энэ нийлүүлэлтэнд оролцохгүй байх бодлогоо барина. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтээрээ ингээд зохистой харьцаанд очихё гэж. Мөн орон нутгууд нөөцийн мах бүрдүүлэх үндсэн үүрэгтэйг онцолж өнгөрсөн намар нийслэлийн хэмжээнд нөөцийн мах бэлтгэн нийлүүлсэн талаар мэдээллээ. Одоогийн нөөцийн нийлүүлэлт 5 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үүнээс хойш төрөөс нэмэлт оролцох хийхгүй гэсэн байр суурийг илэрхийллээ. Сүүлийн саруудад махны үн улсын инфляцид хамгийн өндөр нөлөө үзүүлж буй бүтээгдэхүүний нэг болоод байна. Үндэсний статистикийн орооны мэдээллээр 4-р сард махан бүтээгдэхүүний үн өмнөх оны мөн үеэс 36.5% өссөн үзүүлэлттэй гарчээ. Эссэн дүгнэлт дэлгэд махны үнийн өсөлт малчтын орлоготой шууд холбоотойч хот суурин газрын хэрэглээнд тодорхой нөлөө үзүүлж эхэлжээ. Засгийн газар зах зээлийн зарчим тулгуурласан бодлого баримталж буй энэ үед нийлүүлэлт нөөц бүрдүүлэлтийн асуудал үн тогтвортой байхад гол нөлөө үзүүлэхээр байна. Төрийн болон засгийн газрын байгууллагууд кибер халдлага, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлд өртөмтгийн салбарын тоонд багтдаг. Өнөөдөр Хавал дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурал, засаг даргын тамгын газар хамтран хиймэл оюун ухаан, мэдээллийн аюулгүй байдал, кибер эрсдлээс урьдчилан сэргийлэх сэдвт сургалтыг зохион байгууллаа. Хавал дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын ажлын албанаас хурлын төлөөлөгчид, засаг даргын тамгын газрын албан хаагчид болон цагдаагийн 1-2 дугаар хэлтсийн бие бүрэлдэхүүнийг хамруулан хиймэл оюун ухаан, мэдээллийн аюулгүй байдал, кибер эрсдлээс урьдчилан сэргийлэх сэдвт сургалт зохион байгууллаа. За өнөөдөр бид нар төрийн албан хаагчдаа болон төлөөлөгч нартай өчигдөр бид нар энэ сургалтыг орлоо. Энэ бол төрийн ажлын бүтээмжийг дэвшлүүлэхэд хиймэл оюун ухааныг хэрхэн зөв зохистой ашиглах вэ? За түүнээс гарч болох эрсдлээс хэрхэн хамгаалах вэ чиглэлээр бол өчигдөр бол төрийн албан хаагчдаа орсон. За өнөөдөр бид нар цагдаагийн албан хаагчдаа энэ сургалтыг орж байна. За манай дүүргийн хэмжээнд бол энэ захим заллингийн гэмт хэрэг нийт гарч байгаа гэмт хэргийн бараг 50 орчим хувийг эзэлж байгаа. Энэ бол бусад дүүрэг, бусад хотын хэмжээнд бол хамгийн өндөр үзүүлэлт байгаа. Тэгэхээр бид нар бол энэ асуудал дээр бол зайлшгүй анхаарах шаардлага зүйсээр гарчиж байна. Тэгэхээр энэ сургалтанд манай дэлхийн
алдартай их сургуулиудын нэг болох Бээжин их сургуулийн профессоруудыг урьж оролцуулж байгаа, эрдэмтдийг урьж оролцуулсан. Эдгээр эрдэмтдүүд энэ дэлхийд энэ цахим заллин, энэ хиймэл оюун ухаан, мэдээллийн аюулгүй байдал тэр дундаа мэдээллийн аюулгүй байдлын эрсдлүүд дээр гарч улцчихгүй эрсдлүүдийг одоо хэрхэн урьдчилан сэргийлгүй тэнд гарч байгаа гэмт хэрэгүүдтэй хэрхэн тэмцэж болох талаар энэ бодит жишээ кейсүүдийг одоо танилцуулж байгаа ийм ач холбогдолтой ийм сургалт зохион байгуулагдаж байна. Сургалтанд олон улсын мэрэгжилтэн шинжээчид оролцсон хиймэл оюун ухааны бодлогыг байгуулгын засаглал бүтээмжид хэрхэн үр дүнтэй ашиглах талаар практик мэдлэг туршлагаасаа хуваалцсан юм. Сургалтыг GSI Global Social Initiative санаачлан Ember Keeper Service-тэй хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд төрийн байгууллагын албан хаагчдын орчин үеийн дижитал мэдлэг ур чадварыг системтэйгээр нэмэгдүүлэхэд гол зорилго нь оршиж байна. За Амрын ерийн хаан улдүрийн цагдаагийн газраас өнөөдөр иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран Бээжингийн докторууд бид нэр оюун ухааны засаглал мөн цахим аюулгүй байдлын чиглэлээр өнөөдөр сургалт аль багш нарт орж байна. За уг сургалтанд одоо жишээлбэл бид нэр одоо наад зах нь хувийн мэдээлэл яаж задрах талаар жишээлбэл тодорхой мэдээллийг өгөөд одоо аль багш нарын одоо энэ цахим зайлангаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нээлттэй сургалт орж байгаа нь нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд ерөнхийдөө бол ямар гэмт хэрэг зөнхөж гинэ гэх юм бол цахим гэмт хэрэг маш их зөнхөлж байгаа. Одоо жишээлбэл ямар нэгэн линкийг дуурайлгасан одоо ийм гэмт хэрэгүүд маш их гарч байгаа. Өнөөс шалтгаалаад иргэд бол маш их хохирол амсаж байгаа гэсэн. Манай цагдаагийн байгууллагаас одоо линк одоо зохиомл линкүүдийг ашиглаад ямар гэмт хэрэг үйлдэгдээд байгааг 24 цагийн дотор гэмт хэрэг зөрчилдөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллийг бол нээлттэй хүргэдэг байгаа. Бүх алба багш нар хиймэл оюун ухааны суурьс аппликейшнуудыг зарим нэгэн тайлан мэдээ гаргахад ашигладаг. Хиймэл оюун ухаан руу ямар мэдээлэл оруулж болохгүй энэ бол хэтрүүл одоо хувийн мэдээлэл задрах мэдээллийг бол бид нэр тодорхой өгч байгаа. Энэ цаг үед хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдлын чиглэл нь дэлхийд дахинд өндөр эрэлт хэрэгцээтэй, зайлшгүй эзэмших шаардлагатай мэдлэгийн нэг болоод байна. Тэр дундаа төрийн болон засгийн газрын байгууллагууд кибер халдлага, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлд өртөмтгий салбарын тоонд багтдаг. Сургалтын үеэр олон улсын болон салбарын туршлагатай илтгэгчид, сүүлийн үеийн кейс, бодит туршлага зөвлөмжөд тулгуурласан мэдлэгийг оролцогчдод хүргэлээ. Эдийн засгийн гол үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Экспортын өсөлт эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна вэ? Энэ талаар эдийн засгийн булангаар сэтгүүлч Бэлхэн онцолж байна. Сайн бацхан үзэгчдээ энэ удаагийн эдийн засгийн болонд Монгол улсын гадаад худалдааны үзүүлэлтүүдийг онцолж байна. За 2026 оны эхний 4 сарын байдлаар экспорт өмнөх оны мөн үеэс 60.6% өсөж гадаад худалдааны ашиг 3.1 тэрбум $д хүрсэн. За сүүлийн жилүүдэд хамгийн хүчтэй өсөлтүүдийн нэг болж чаджээ. За тэр дундаа зэсийн хүдэр, нүүрсний экспорт огцом нэмэгдсэн эдийн засгийн өсөлтийг тэтгэж эхэлсэн байна. За гэвч энэ өсөлтийн ард Монголын эдийн засгийн хуучин эмзэг бүтэц буюу уул уурхайгаас хэд хамааралтай хэвшинч улам тодорч байгаа нь анхаарал татж байна. За Монгол улс 2026 оны эхний 4 сард 139 улстай худалдаа хийж нийт бараа эргэлт 10.5 тэрбум $д хүрсэн байна. За энэ өмнөх оны мөн үеэс 34.4%-аар өссөн үзүүлэлт юм а. За үүнээс экспорт 6.8 тэрбум $, импорт 3.7 тэрбум $. За нийт худалдааны тэнцэл 3.1 тэрбум $-оор нэмэгджээ. За өөрөөр хэлбэл Монгол улс импортсноос хайгуу их бүтээгдэхүүн экспортлож валютын урсгалаа нэмэгдүүлж чаджээ гэж хэлж болох байна. За экспортын өсөлт 2025 оны эхний 4 сарын байдлаар 4.2 тэрбум $, байсан бол 2026 оны эхний 4 сарын байдлаар 6.8 тэрбум $-оор өссөн. Нийт өсөлтийг тэр өсөлтийг 60.6%-аар өссөн үзүүлэлт болгожээ. За экспортын ийм өндөр өсөлтөд гол нь зэсийн өдөр болон нүүрсний экспорт нөлөөлжээ. За зөвхөн зэсийн өдөр баяжмлын экспорт дангаараа 1.7 тэрбум $-ыг нийт өсөлтийн гол хөдөлгөгч хүч болгож чадсан байна. За экспортын бүтцийг харж үзвэл за зэсийн өдөр 45.2%, нүүрс 36.9%, алт 5.6% бол бусад бүтээгдэхүүн 9.5%-ийг эзэлжээ. За Монголын экспортын бараг 82% нь ердөө бүтээгдэхүүнээс буюу зэс нүүрснээс бүрдэж байна гэж үзэж болохоор байна. За энэ экспорт өсөж байгаа ч эдийн засгийн бүтэц төрөлжөөгүй хэвээр байгааг дахин харуулж байна. За нүүрсний экспортын хувьд 2025 онд 22.8 сая тонныг экспортлсон бол 2026 онд 37.4 сая тонныг экспортлож нийт өсөлтийг ховчилж авч үзвэл 43%-аар өссөн үзүүлэлт бий болжээ. За нүүрсний экспорт биет хэмжээгээр эрчимтэй өссөн ч 1 тонн нүүрсний үн
дундаж $8.3 ам буурсан байгаа нь за өөрөөр хэлбэл Монгол улс илүү их хэмжээтэй нүүрс гаргаж байгаа ч дэлхийн зах зээл дээр харьцангуй хямд үнээр борлуулж эхэлжээ. За зэсийн экспортыг харж үзвэл 2025 онд 137 тэрбум ам доллар, 2026 онд 308 тэрбум ам долларыг экспортлсон бол нийт өсөлтийг нь авч үзвэл 2.2 дахин өссөн тийм таатай үзүүлэлт гарчээ гэж юу хэлж болохоор байна. За зэсийн үн болон экспортын хэмжээ зэрэг өссөн нь Монголын экспортын орлогыг огцом тэлэхэд гол нөлөө үзүүлсэн байна гэж эндээс харж болохоор байна. За энэ харин валютын нөөц төгрөгийн ашигт богино хугацаанд эерэг нөлөө үзүүлэх ерөнхийдөө боломжтой юм аа. За импортын бүтцийг авч үзвэл нефтийн бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл гэх мэт бүтээгдэхүүнүүд орсон байна. За импортын дийлэнх хэсгийг шатгуун, техник, тоног төхөөрөмж эзэлж байгаа нь Монгол улс үйлдвэрлэлээс илүү хэрэглээ болон уул уурхайн циклээс хамааралтай хэвээр байгааг энэхүү үзүүлэлтүүд илтгэж байна. За одоо та бүхэн гадаад худалдааны тэнцлийг харуулъя. Загаад 2025 онд 685 сая ам доллар байсан бол 2026 онд 3.1 тэрбум ам доллараар өссөн үзүүлэлт харагдаж байна. За худалдааны ашиг 4 дахин өссөн энэхүү үзүүлэлт нь эдийн засгт богино хугацааны хүчтэй валютын урсгал бий болгож байна гэж юу хэлж болохоор байна. За гэхдээ энэ өсөлт уул уурхайн үн бүгдээр нь хятад ард улсын эрэлтээс шууд хамааралтай хэвээр байна. За одоо та бүхэнд гол анхаарах хэдэн зүйлсүүдийг танилцуулъя, товч танилцуулъя. За өсөлтийн ихэнхийг уул уурхай бүрдүүлж байна. Боловсруулах үйлдвэрлэл өндөр нэмэн өртөгтэй экспортын өсөлт маш бага байна. За хоёрдугаарт нийт экспортын 92.7% зөвхөн бүгд найрамдах хятад ард улс руу гарч байна. За энэ хятадын эдийн засгийг саарах, нүүрсний эрэлт буурах, геополитикийн эрсдэл үүсэх тохиолдолд Монголын экспорт маш хурдан агших эрсдэлтэй гэсэн үг. За экспорт өснөөр валютын нөөц мөн дагаад нэмэгддэг. За төгрөг мөн тогтворчно, төсвийн орлого өснө гэх давуу талтай болж эсрэгээр нүүрсний үн буурч эхлэвэл зэсийн цикл эрэгвэл хятадын импорт мөн саарвал за өнөөдрийн өсөлт маш хурдан саарах эрсдэлтэй. За эцэст нь хэлэхэд 2026 оны эхний 4 сарын гадаад худалдааны үзүүлэлт Монголын эдийн засаг эрчимтэй сэргэж эхэлснийг харуулж байна. Гэвч энэ өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь уул уурхай хэвээр байгаа нь эдийн засгийн эмзэг бүтцийг өөрчилж ерөөсөж чадсангүй. За өөрөөр хэлбэл экспортын орлого өсөж байгаа ч Монгол улс өнөөдөр ч түүхийн эдийн үн бүгд найрамдах хятад ард улсын эрэлт дэлхийн зах зээлийн савлгаанаас хэд хамааралтай хэвээр байна. За тиймээс цаашид зөвхөн экспортын хэмжээгээр бус экспортын бүтэц үйлдвэрлэлийн төрөлжилт нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүний эзлэх хувийг өсгөх нь урт хугацааны тогтвортой хөгжлийн гол сорилт хэвээр байна. 11.1 төв болон цахим орчинд туулын хурдны замын ажил нууцаар явагдаж байна гэх агуул бүхий гомдол мэдээллийн мөрөөр засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас хяналт тавьж ажиллахад төсвийн талбайд 40 орчим машин техник, инженер техникийн ажилтнууд цемент цутгах болон гагнуурын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан тогтоогдсон талаар мэдээллээ. Ерхий хянан шалгагчийн зүгээс цаашаад хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, илэрсэн зөрчил нөхцөл байдлын талаар засгийн газрын ээлж туралдаан танилцуулга мэдгдсэн байна. Хянан шалгалтын ажиллагаанд нийслэлийн замын хөгжлийн газрын дарга От Баяр байлцсан бөгөөд хууль хяналтын эрх бүхий байгууллагуудаас эцсийн шийдвэр гартал төслийн бүх төрлийн ажлыг бүрэн зогсоохыг албан ёсоор сануулжээ. Сүлжигтэй тэмцэх тухайн нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал ирэх 8 дугаар сард манай улсад зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан COP17 хурлыг зохион байгуулах ороод хуралдаж, ажлын давхардал хийдэл, уялдаа холбоог засаж сайжруулах талаар мэдээлэл солилцсон байна. COP17 хурал нь манай улсын байгаль хамгаалал тэр дундаа сүлжигтэй тэмцэж буй идэвх чармаалтыг дэлхийн нийтэд харуулхад ихээхэн дэмжлэг болно хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна. Дэд хороодын уялдаа холбоог хангах, мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах, шинжилгээ ухаан олон улс, иргэний нийгэм, хувийн хөвшил зэрэг олон тал төлөвлөлийг тэгш оролцуулахад анхааран ажиллах юм байна. Төвцөг мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Одоо та бүхэн гадаад мэдээнд анхаарлаа хандуулна. Харин мэдрэг үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Эхний мэдээг хүргэе. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Америк Ираны хооронд байгуулсан гал зогсоох тохиролцоо хүчингү болоход ойрхон байгааг мэдгдлээ. За тэрээр цагаан ордны 100 танхим сэтгүүлчтэй уулзах үеэр гал зогсоох тохиролцооны нөхцөл байдал сэхэн амьдруулах тасагт байгаа буюу дээсэн дөрөөн дээр дэмжигж байна хэмээн мэдгдсэн байна. Трампын хувьд Ирантай байгуулсан гал зогсоох тохиролцооны хэрэгжилт маш сул байгааг онцолж, Ираныг уран баяжуулалтаа хязгаарлах Америк нэгдсэн улсын саналаас татгалцсанд буруутгажээ.
За өнгөрсөн ням гарагт Ираны эрх баригчид Америк нэгдсэн улсын тавьсан сүүлийн саналын хариуд дайныг зогсоох Ормозын хоолойг иргэн нэгтэй холбоотой шаардлагуудаа багтаасан өөрсдийн саналыг өгсөн бол Трамп Ираны талын саналыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн татгалцсан. Харин Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багаи өөрийн улсын саналыг хариуцлагатай өгөөмөр хэмээн тодорхойлж өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна хэмээн мэдэгдсэн юм а. Америк нэгдсэн улсын Иранд илгээсэн 14 зүйл бүхий санамж жижигхийн төсөлд Ираны уран баяжуулах үйл ажиллагааг зогсоох 20 арга хэмжээнүүдийг цуцлах Ормозын хоолой ачаа тээврийг чөлөөт урсгалыг сэргээх зэрэг нөхцлүүд тусгагдсан бол Ираны хариу саналд Ливаныг оролцуулаад бүх фронтод дайны галыг зогсоох, Ираны бомбуудыг хаасан Америк нэгдсэн улсын тэнгисийн бүсэлтийг цуцлах, Ираны нутгийн дэвсгэрт цаашид дахин халдахгүй байх баталгаа өгөх, дайны нөхөн төлбөр төлөвлөх, Ормозын хоолой дахь Ираны бүрэн эрхэт байдлыг хүлээн зөвшөөрөх нөхцлүүд тусгагдсан талаар их сурвалжууд мэдээлж байна. Дараагийн мэдээг өргөе. Ханта вирусын халдвар дэгдсэн MV Hondius аяллаа хөлөг онгоцны зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа явагдаж өндөрлөлөө. За даваа гарагт Австрали, Их Британи, Шинэ Зеландын иргэд бол хамгийн сүүлийн 6 зорчигчийг Испани Тенерифе арлын Гранадия де Абона бомбтод одоо хөлөг онгоцыг орхин буулгаснаар энэхүү үйл ажиллагаа өндөрлөлөө. За хөлгийн багийн зарим гишүүд болон эмнэлгийн ажилтнуудыг тусдаа нислэгээр Нидерланд руу нүүлгэн шилжүүлсэн бол багийн үлдсэн гишүүд хөлөг онгоц дээрээ үлдэж Испани Тенерифе арлаас Нидерланд руу хөдөлсөн байна. За энэ сарын ихэр халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлэл гарсны дараагаар нүүлгэн шилжүүлэх олон улсын томоохон энэхүү ажиллагааг эхлүүлсэн бөгөөд аяллаа хөлөг онгоцон дээрх халдвар дэгдэлтийн үеэр нийт 94 хүнийг хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлж тусад нь нутагт нь ийхүү буцаагаад байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр MV Hondius хөлөгтэй холбоотой нийт 7 ханта вирусын тохиолдол батлагдаад байгаа ба 2 сэжигтэй тохиолдлыг мөн шалгаж байна. Ханта вирус нь ихэвчлэн мэрэгч амьтдаас хүнд халдварладаг бол уг хөлөг онгоцноос илэрсэн Андын омгийн ханта вирус нь хүнээс хүнд дамжих боломжтой одоо ийм тохиолдол юм. За гэхдээ томоохон дэгдэлт болох эрсдэл маш бага гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзэж байна. Түүнчлэн MV Hondius хөлөг онгоцны халдвартай хүмүүстэй хавьталд орсон зорчигчдод 42 хоногийн турш тусгаарлалтын дэглэм сахихыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөжээ. За импичментээр огцрох эрсдэлд ороод байгаа Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Сирил Рамафоса даваа гарагт ард түмэндээ хандан телевизээр үг хэлсэн байна. За энэхүү үгэндээ тэрээр өөрийгөө хамгаалж тэмцэхээ мэдэгджээ. Сирил Рамафоса их хэмжээний мөнгөтэй холбоотой дуйлаанд холбогдсны улмаас албан тушаалаас огцрох эрсдэлтэй тулгараад байгаа ба тэрээр өөрийг нь огцруулах ажиллагааг сэргээсэн үндсэн хуулийн шүүхийн өнгөрсөн 7 хоногийн шийдвэрийг хүндэтгэж байгаа хэдий ч өөрийгөө хамгаалахын тулд тэмцэх болно гэжээ. За түүнийг импичментээр огцруулах ажиллагааг сэргээхэр болоод байгаа шалтгаан нь 2022 онд анх дуйлан шугам болон тэгдэж байсан хувийн фермээсээ буудан дотор нуусан 580 сая $5 хулгайд алдснаа өөрөө хүлээсэн хэрэг явдал бөгөөд улмаар авилгатай тэмцэх амлалт өгч сонгуульд ялалт байгуулан гарчиж байсан түүнийг тэрхүү их хэмжээний бэлэн мөнгийг ямар арга замаар олсон албан ёсны бүртгэлтэй орлого мөн эсэх замуу яагаад буудан дотор нуусан байсан зэрэг олон асуулт тавихад хүргэж за дээрээс нь Рамафосагийн тэргүүлдэг Африкийн үндэсний конгресс намыг ичгүүртэй байдалд оруулж байсан юм а. За тэгвэл тухайн үедээ одоо парламентод олох байсан түүний нам импичментээр огцруулах санаачлагыг зогсоож байсан бол өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын үндсэн хуулийн шүүх 2022 оны дээрх санал хураалтыг хүчингүй болгож фермийн хулгай эргийг үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа. За ингээд түүнийг импичментээр огцруулахын тулд парламентын гишүүдийн 3/2-ын саналыг бол авах шаардлагатай. Харин Рамафосагийн тэргүүлдэг нам парламент дахь бусад холбоотнуудтайгаа тохиролцож чадвал импичментийн санал хураалтыг унгах боломжтой гэж улс төр судлаач ажиглагч нар үзэж байна. Та бүхэндээ гадаад мэдээ хүргэлээ анхаарлаа хандсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчтэй.